Чи одоо Батцорго элтер чи бас манай байнгын орон дэрж мэдээлэл өгсөн байхгүй. Чи одоо ингээ хүн юм асуугаад яг энэ хэрэг дээр яагаад хойшлуулсан нөхцөл байдал гэж юу үссэн юм гэхээр манад өдөө 40 хэрэг ирдэг гэд. Чи надад тэр хуулийн заалд уншиж өгдөг хүн биш. Би тэр хуулийг чинь өөрөө бичилдсэн хүн учраас би мэдээд асуугаад байгаа чамаас. Та нар энэ юу гэж ойлгоод яг энэ тохиолдолд яаж хэрэгжилчихэд байгаа юм бэ гэж өөрөөс чи асуусан шүү дээ. Хоёрдугаар асуулт нь бол тэр 8 залуу гэдэг байгаагаас чинь 3-ын шоронд хийчихэд байгаа юм уу? 1-ийн шоронд хийчихэд байгаа ойлгохгүй байна. Тэрнийг тодорхой хэлээд. Яагаад 3 болцсон, яагаад 1 болцсон? За 8 дугаар микрофон өгье. Тас нийтэд мэдээлэх боломжтой гэж үтсэн хэмжээнд 3 хүнийг гэж мэдээлэл ирсэн байгаа. Яг ямар 3 хүн гэдэг тодорхой мэдээлэл алга байна. Эргээд танд шаардлагатай бол эргээд танд мэдээлэл өгье гэж. За 4 дугаар микрофон Нарантой гишүүний микрофоног өгье. За Алтан гишүүний асуултанд бас тодруулах хэлье. Тэгэхээр эрүүгийн хуулийн 1-4-т бол хойшлуулшгүй ажиллагаа гэдгийг үндсэн 3 тохиолдлыг л заасан байгаа шүү дээ. Нэгдүгüүрт нь одоо гэмт хэрэг үйлдэгдэж байгаа хүний амнаас эрүүл мэндэд ноцтой хор охирол учруулж байгаа. Сэжигтэй хоёр дахь нь сэжигтэй яллагдагч оргон зайлж байгаа. 3 дугаарт нь эд мөрийн баримт устгах ийм одоо тохиолдол үүссэн тохиолдолд бол хойшлуулшгүй ажиллагааг явуулна гэсэн ийм агуулгыг хүлчилсэн байгаа. Тэгэхээр хойшлуулшгүй ажиллагаагаар аливаа этгээдийг саатуулахад үндсэл нь маш тодорхой байх ёстой. Хүний эрхийн үндэсний комисс одоо авагдсан баримт бол ямар зүйлийг илтгэж гэнэ вэ гэхээр саатуулахдаа ямар үндслээр саатуулж байгаагаа тухайн хүмүүс мдээгүй байсан нь өөрөө халдшгүй чөлөөтэй байх эрхийг зөрчсөн гэж одоо дүгнэх үндслэл болж байгаа юм шүү. Ер нь хойшлуулшгүй ажиллагаа явуулах ёстой. Цагдаагийн байгууллага үйл ажиллагаагаа зохистой явуулах ёстой. Монгол улс гэмт хэрэгтээ тэмцэж чаддаг ийм тогтолцоотой байх ёстой гэдэг